Ерөнхий командлагч тусгаарлах өрөөнд яран орж ирэв. Энд далайн ослоос амьд гарсан хэд хэдэн хүн хэвтэж байлаа. Хачирхалтай тэднийг аварч гаргасны дараа аимшигт үл мэдэх вирусээр халдварлжээ. Энэ вирусын нас баралтын түвшин асар өндөр. Тэгээд халдварлах чадвар нь туйлын хүчтэй. Тайланг сонсоод ерөнхий командлагчийн царай хувьсгийн цайв. Тэр анх арлын тухай мэдээлэл цуглуулахыг л хүссэн. Харин эдгээр амьд үлдгэсэд бүгд арлын оршин суугчид байв. Тэд сарын өмнө далайн осолд үрдсэн. Тэгээд эргийн харуулынханд аврагдан энд хүрэгджээ. Ачааны усан онгоцны жолооч үүнийг маш тод санаж байв. Тэр өдөр тэд арал дээрээс дөнгөж хөдөлмөгц. Чих сэтлэн дуу сонсжээ. Тэр үед бүгд өвдөлтөөс болоод тас үсрэг шахсан. Зөвхөн хөлөг дээрх бяцхан Магда. Ямар ч нөлөөнд өртөөгүй. Ерөнхий командлагч эргэлзээ тэн. Охины орны дэргэд очив. Тэр цаасан дээр эргэлцсэн хээ зурж байгааг харав. Тэр Магдагаас яагаад тэр хачин дуу чимээнд өртөөгөөг мэдхийг хүсв. Бяцхан охин гинэт л нэг үг хэлв. Миний найз заваар ирсэн. Үүнд ерөнхий командлагч бүрч их гайхав. Тэр хүн яг хэн юм бол? Магда хариулсангүй. Харин хүзүүн дээрх зүйлтэй. Хоосон шилэнд хийж өгөхийг хүсв. Дараа нь шилийг далай руу шидэхийг хүсв. Тэгвэл арал дээрх ээж нь өөрийнх нь төлөө санаа зовхгүй. Ерөнхий командлагч сайнаар санууллаа. Хэдий тэгж хийсэн ч тэр шил аралд хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Гэвч Магда тун итгэлтэй байв. Тэр найз нь туслана гэж хэлв. Ерөнхий командлагч энэ боломжийг ашиглан нөгөө найзын талаар яран асуулаа. Магда тэр найз нь ирч биш эмч биш гэв. Заримдаа арал дээр гарч ирдэг. Заримдаа далай руу орчихдог. Үүнийг сонсоод ерөнхий командлагчийн царай өөрчлөгдөв. Тэр ийм төстэй дүрслэлийг нэгэн номоос харж байсан. Магдагийн найз. Тэр номд тэмдэглэгдсэн далай мангас гэж юу? Ерөнхий командлагч удахыг зүрхэлсэнгүй. Тэр туслах офицерт охины зүйлтийн асуудлыг заавал зохих ёсоор шийдэхийг сануулв. Харин арал дээрх байдалч дээрдсэнгүй. Эмэгтэй сувлагч далайн ирэг дээр санаандгүй нэг цогцос олж харав. Тэр даруй ааваа дуудаж үзүүлв. Дэм буудлын эзэн азуурчин ловлог мөн гэж таав. Учир нь энэ газар яг түүний зүгтах зам дээр байлаа. Гэхдээ тэр ч Себч үүнийг илхийж зүрхэлсэнгүй. Даанч ёстой давхцал гэхэд давхцал. Тэр орой дахиад хэн нэгэн далайн иргээс нэг цогцос олжээ. Энэ удаа амиа алдсан хүн. Хэд хоног сурггүй байсан үйлчлэгч байв. Ингэж хоёр алга дараалан гарлаа. Айдас чимээгүйхэн тархав. Арлынхан бөөнөрөө дэм буудал руу цутгаж, дахин хамгийн их с ижигтэй Себ рүү гуруу заав. Мөргөлдөөн хормын дотор асахад бэлэн болов. Дэм буудлын эзэн ууртаагаар блокийн тагнуул гэдгийг хашгирч хэлв. Азуурчны хамгийн том с ижигт нь тэр байлаа. Арлынхан тэр даруй бууныхаа амийг эргүүлв. Тэгээд тэр шөндөөл энэ тагнуулыг барихаар зэхэв. Гэтэл логч бас ёстой овжин гар байв. Тэр бомбын гүүрэн доор бүтэн өдөр нуугджээ. Арай гэж харанхуй нүмерхийг хүлээсний эцэст лог сая сууцны бүс рүү дөхөж зүрхлөв. Тэгээд нэг өрөөнд сэмхэн шургав. Тэнд саяхан амиа хорлсон хөвшин ихнэр нөхрийн цогцыг хараад цочив. Тэр арай ядан өөрийгөө тайвшруулв. Тэр бүтэн өдөр юм мэдээгүй байлаа. Лог эхлээд гидсээ дүүргий гэж шийдэв. Харин дэм буудлын эзэн олонтойгоо нийлж хүн барихаар явсангүй. Тэр локийн үлдээс нь цоочтой төмөр харьцгийг санав. Онгойлхон харуул. Дотор нь цэргийн эсэн зураглал байв. Эргэлзээгүй. Энэ нь лог тагнуул гэдгийг бүрч батлав. Гинэт гадаа шуугаан дийдэв. Арлынхан Ахмадын герт хоол идэж байсан локийг барьчихсан байв. Хүмүүс бүчин аваад түүнд ял тулгах гэж байтал. Гэтэл лог халааснасаа гар буу суулав. Тэр дэм буудлын эзэн хүмүүсийг төрхөрч өөрт нь гай тарих гэж байна гэж бодов. Тэгээд огт эргэлзэлгүй гохоо дарлаа. Дэм буудлын эзэн цээжээ дарсаар газар унав. Сувлагч бүсгүй өгсөн эцгээ хараад толгой нь хоосорч орхив. Ухаан ормогцоо. Тэр бууг шүүрч аваад локийг буудан хоров. Маргааш нь айл далайн ирэг дээр сэтгэлээ онгойлгохоор ирэв. Нэг хүүхэд цэргийн битүү сав олжээ. Дотор нь хүзүүний зүйлт байсныг хэн ч санаагүй. Хажууд байсан айлын үдээ том болгож тэр дороо үүнийг охин Магдагийнх гэж танив. Дээрх мушгаа хээг хараад айлын андуураагүйгээ бат мэдэв. Энэ зүйлтийг Мэрлийн охинд нь өгсөн байсан. Цэргийн битүү саваар аралд ирсэн юм чинь Магда гарцаагүй амьд байна гэсэн үг. Тэгээд цэргүүдтэй хамт байгаа бололтой. Охиныхоо сураг чимээг ийхүү баттай олж аваад айл яаж игээд энэ аралнаас явхаар шийдэв. Тэр дахин дэм буудлын эздээс тусламж хүсгээр зэхэв. Гэтэл үүдэнд нь нөгөө хүний хүүтэн цогцыг харав. Айлын зүрх айдас давтав. Тэр далайн мангас арлынхны амийг хурааж эхэллээ гэж бодов. Одоо түшиж болох цорын ганц хүн. Гэвэл 50 няхуур өвгөн цэрэгэл байв. Айл удалгүй чиргүүстэй байшин руу орлоо. Харин өвгөн цэрэг энэ үед гэртээ байсангүй. Тэр ширээн дээр сэтгцийн өвчний юм байгааг олж харав. Айл гайхан зогсож байтал араас нь гинэт нэг хүний сүүдэр гарч ирэв. Тэр нь өвгөн цэргийн далайн эргээс аварч ирсэн нөхөр байлаа. Тэр өгч дуургалгүй айлын хоолойг багалзуурдан атгав. Гэвч айлын нүдээр бол өөрт нь халдах гэж байгаа нь яг өвгөн цэрэг өөрөө байв. Тэр өвгөн цэргийн нэрийг чанга хашгирлаа. Өвгөн цэргийн царай гинэт мансуурч зүгтэж буй айлыг ч анзаарсангүй. Учир нь түүний санаанд гинэт амиа алдсан арлын хүн бас үйлчлэгч. Үнэндээ бүгдийг нь өөрөө хөнөөс нь орж ирэв. Өвгөн цэрэг хүнд хэлбэрийн шизофренитэй байжээ. Тэр өдөржин энэ арлыг яаж хамгаалахыг боддог. Харин өнөөх залуу байлдагч
Үнэн дээр өвгөн цэргийн дотор хар санааны дүр байжээ. Тэр үргэлж Арлын оршин суугчид энэ аралт гай болно гэж бодож бүр нууцаар бүгдийг нь хятгаар төлөвлөж явсан. Харин жинхэнэ өвгөн цэрэг сайн санааны тал нь байв. Түүний бодол тэр хорон нөхрийнхөөс тис өөр байлаа. Энэ удаа тэр нөгөөх нь айлыг алах гэж байгаатай таарчээ. Тэгээд өвгөн цэрэг огт эргэлзэлгүй хөдөлжээ. Гэвч айлын нүдэнд өвгөн цэрэг өөртөөгөө ноцолдож байгаа мэт харагдав. Ингээд аимшигтай хачин үзэгдэл болов. Өвгөн цэрэг өөрийгөө далайн усанд живүүлэн хүлэв. Тусгаарлагдсан арал дээрх аюул намдсан мэт байв. Гэвч сүүлийн их гамшиг чимээгүйхэн ойртож байгааг хинч мэдсэнгүй. Арлын гаднах хөлийн тусгаарлах тасагт дахиад нэг амьд үлдсэн хүн цусаар ханиалгаж эхлэв. Тэгтэл хажуугийн хамгаалагчид адил шинж илэрлээ. Ерөнхий командлагч байдлын ноцтойг ойлгов. Тэгээд тэр даруй дээд шатанд илтгэв. Энэ вирусын халдварлах чадвар асар өндөр. Адмирал нисээ дутдас тэмдэглэв. Эцэст нь Арлыг цэвэрлэх тушаал буулгав. Гадаа чагнаж байсан туслах офицер тэр даруй өрөөнд орж ирэв. Тэр дээд тушаалтан ингэж яаран тас огтлох ёсгүй гэж үзв. Бяцхан охин магдгийн ярьснаар арал дээр амьд үлдсэн хүмүүс лав байгаа. Ерөнхий командлагч уруулаа үл ялэгзуулаа. Тэр зөвшөөрсөнгүй бас татгалцсангүй. Тэр ихлээд учир битүүлгээр халдвар авсан өвчтнүүдийг зохицуулахар шийдэв. Гэвч тэр хоёр дөнгөж тусгаарлах тасгийн үүдэнд очмогц. Халдвар авсан харуул дахиад ам дүүрэн хар цус бөөлжөв. Тэгмэгц бүх тасаг дахиад үүмийн самунд автлаа. Харин тусгаарлагдсан арал дээрх айлыг энэ хідэн өдөр ясны сэг цуглуулсаар байв. Түүний цөхрөлгүй чармаалтын эцэст боломжийн бат бүх модон сал угсарч чадлаа. Айл арлаас гарах бодлоо огт орхиогүй нэлт. Нөхөр Жорж охин нь амьд үлдсэнийг мэдээд айлитэй алхам тутам сүрэлтгөө болжээ. Энэ удаа тэр бүр санаанд оромгүйгээр эхнэртэйгээ хамт далаад гарахаар шийдэв. Эхнэр нөхөр хоёр модон салаа хамт сэлүүрдэв. Удалгүй урд нь ханхайсан өтгөн манан үзэгдэв. Тэд огтхомч саадсангүй. Нэг амьсгаагаар нэвт сэлүүрдэхээр завдав. Гэтэл дараагийн мөчид танис дууны долгионы дайралт дахин нөмрөв. Айл шүдээ 100 зүрх шимшрэн өвдөлтийг тэсв. Арай гэж дайралт намжихыг хүлээгээд тэр хоёр урагш сэлүүрдсээр байлаа. Хөөхий Арлын оршин суугчид аль хэдийн сүхрхийн даваан дээр иржээ. Эмэгтэй сувлагч шархан халдварлаж аврах аргагүй болсон мэрлэн имийг хараад хоёр гараараа дэрийг чимээгүйхэн авлаа. Түүнд зовлонгоос нь ангижрал өгөхөөр зэхэв. Азар Сиб яарам ирж сувлагчийн тэр яруу үйлдэлийг цагт нь хориглов. Харин Арлын бусад оршин суугчид дэм буудалд үлдсэн өчүүхэн нөөцийг булаалдаж эхлэв. Халдсан эзэн хянаст тавихгүй болмогц. Хүн бүр давраад дураараа аашилж эхлэв. Яг энэ үед өвгөн цэргийн зөвнөл эцэст нь биелв. Өсгсөн өхлийн заналт ор даалт богсон хор санаа гарцаагүй ил гардаг аж. Харин энэ үед айлыг Жорж хоёр эцэст нь манангийн бүслэлтийг нэвтэллээ. Гэвч хоёулынх нь тэнхээ туйлдаа хүрсэн байв. Бүдэрсэн харцаар айл ясар том өндөр хөлөг олж харав. Харин хөлөг дээрх Магда ч мөн аав ээжигээ хамгийн түрүүнд олж үзв. Ээжээ энд байна. Ерөнхий командлагч тэр даруй хурдан зав явуулж тэднийг тосуулв. Айлыг Жорж хоёр удалгүй хөлгийн хоолны зааланд ирлээ. Бүтэн 1 сарын дараа 3 гэр бүл эцэст нь иргэн уулзав. Сэтгэл хөдлөл нь арай тайвширмагц. Айл Арлын байдлыг яаран ярьж эхлэв. Тэнд өртөөч вирус байхгүй. Зөвхөн нөөц туйлын хомсдсон. Арлынхан барагас сүрэх ирмэгт хүрсэн. Харин дууны долгионы дайралт соронзон орны гажуудал зэрэг хачин үзэгдлүүдийн тухайд айлын үнийг шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй гэж үзв. Цорын ганц боломж нь Магдтай холбоотой явдал. Тэр хачин мушгаа тэмдэг бол өвлөгддөг бэлэг тэмдэг. Анхны шулан мэрэгээс нэрлийн эмээ хүртэл одоо харахад өөрийнх нь охин хамгийн шин залгамжлагч нь болж таарав. Энэ яриа үлгэр домог шиг сонсогдож байсан ч ерөнхий командлагч харин итгэхийг сонгов. Учир нь энэ нь түүний өмнөх таамагтай яг давхцаж байв. Маргаангүй Магдгийн ярьдаг найз гэдэг нь далай металлыг захирдаг. Нөгөө далай мангас байжээ. Гинэт дээрээс зарламгийн дуу хадав. Ерөнхий командлагч даруй удирдлагын өрөө рүү явв. Дээд шатны командлал Арлыг бөмбөгдөх ажиллагаа эхлүүлэхээр зэгчээ. Ерөнхий командлагч арал дээр амьд хүмүүс байгааг яаран тайлбарлав. Түүнчлэн тэнд ямар ч вирус байхгүй хэлв. Гэвч дээд талд шууд холбоог тасалчихв. Тэр тусгаарлагдсан Арлыг үнсэн товрог болгохоор хатуу шийдсэн бололтой. Айлыг Жорж хоёр санамсаргүйгээр энэ тушаалыг сонсчихв. Тэгээд тэр дороо аюултай нэг арга бодож олов. Тэр нь охиноо дагуулan арал руу буцах. Зөвхөн тэнд амьд хүн байгааг нүдэрээ үзвэл тэгвэл устгах тушаалыг хэрэгжүүлэх ямар ч аргагүй байлаа. Ерөнхий командлагч удаас бодсны эцэст нь шийдвэрээ гаргав. Тэр яаран командын өрөөнд орж албан тушаалаасаа халагдах эрсдэл үүрэн арал руу бүх хурдаар чиглэх тушаал өглөө. Өтгөн манан яг л нэгэн хан шиг байлдааны хөлийн өмнө хүндэлтэн тогтжээ. Цэргүүд бүгд биеэ тэнцвэржүүлэн тогтов. Удалгүй танил болсон дууны долгионы цохилт дахин ирэхэд бүгд өвдсөндөө шүдээ 100 тарчилаа. Магда гинэт ээжийнхээ тэврээс мултран ганцаараа тавцан руу гүйж очиод манан өөд чангаар хашгирлаа. Яаралтай зогсоо. Үгэн дуусмагц. Ширүүн савлгаа намжив. Яг л бүх хориг саад үл үзэгдэн сарнисан мэт. Хурдан тийшээ хаар. Цахилгаан ирлээ. Удалгүй. Танил арал нүдний өмнө тодхон үзэгдэв. Хүмүүс аюул арилаа гэж бодож амжаагүй байтал тэнгэрт гинэт хөдөлгүүрийн нижигнээ цуурайтав.
Хоёр сүнөгч онгоцгүй салхи шиг хурж ирэв. Ерөнхий командлагч тэр даруй холбооны хэрэгсэл шууран авлаа. Тэр бөмбөгдөлт эхлэхээс өмнө ажиллагааг арай хийж зогсоож амжив. Сүнөгч онгоцууд эргэн буцаж байгааг нүдэрээ хармагц. Бүгд нэгэн зэрэг уртаар санаа алдлаа. Цэргүүд их хэмжээний хүнс ачин арал дээр буу. Тэр үед хөлөг дээр хэмнэлийн багч мэдээ дамжуулав. Тусгаарлах тасгийн халдвартай хүмүүс бүгд хэвийн байдалтай оржээ. Энэ нь ерөнхий командлагчийн итгэлийг бүрч баттгав. Эдгээр бүх ер бусын зүйл Магдатай салшгүй холбоотой байв. Үүнийг ойлгоод тэр айлыг яаран олж, юу ч болсон Магдгийн нууцыг хадгал гэж сануулв. Дээрээс тун удахгүй хүмүүс ирж арал дээр шалгалт хийн. Хэрэв Магдгийн онцгой байдлыг мэдчихвэл тэд түүнийг хүчээр аваад явна. Бүр туршилтын судалгаач эхлүүлж мэднэ. Бүх зүйл таамагласнаар л болов. Ерөнхий командлагч цэргийн тушаал зөрчсөний улмаас дээдсийнхээ өмнө газар дээрээ албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Гэвч тэр эхнээсээ эцэс хүртэл Магдгийн нэрийг огт амнаасаа унагсангүй. Бүх зүйл намжсны дараа биеийн тэнхэрсэн Мерлийн айлыг олж уулзаад болсон явдлын үннийг өөрөө дэлгэв. Анхны шулан Мерийг итгэн яг Мерлийн эмээгийн ээж байжээ. Тэдний удмын эмэгтэйчүүд төрөлхөөсөө далай мангастай харилцах чадвартай аж. Харамсалтай нь Мерлиний үед ирэхэд тэр өөрөө хүүхэд төрүүлэх боломжгүйгээ эмгэнэлтэйгээр мэджээ. Тэгээд Магдаг өөрийнхөө залгамжлагчаар сонгосон байна. Шулан болсноор аимшигт хүчийг олдогч. Үүний зэрэгцээ насан туршийн цээр үрдэг. Тэр нь арал орхиж хизээж болдоггүй. Стивээс таахын аргагүй үр дагавар гарна. Айлын бүхнийг тайвнаар сонсож дуусаад Мерлиний хувиа хичээсэнд огт бурууг өгсөнгүй. Тэр зөвхөн охиноо энэ хямд яваасай л гэж хүсв. Гэтэл хэний ч санаанд оронгүй. Ерөнхий командлагчийг орсон орлогч офицер суудалд сумагцаа. Магдгийн талаарх бүх мэдээллийг юуг нь ч үлдээлгүй дээдсэд тайлагнав. Адмирал тэр даруй тушаал буулгаж арал даяар бүслэс тогтоон Магдаг амьдаар нь баривчлахыг үүрэгдэв. Харин арал дээрх Магда ямар нэгнийг зөнгөөрөө мэдэрсэн бололтой. Гинэт үл мэдэг инээмсэглэв. Цус асруулсан шин шуурга ахаад айсуу бололтой. Ингээд тусгаарлагдсан арал цувралын бүх үйл явдал энэ байлаа. Энэ цуврал Америк драмын хуучин муу өвчнийг илтүүлжээ. Төгсгөлдөө бас нэг жижиг дэгээ үлдээчихв. Ер нь дараагийн улирал гарсан ч бай үгүй ч бай. Эхлээд дэгээгээ шидчихээд дараагийг нь дараа харъя гэдэг янзтай. Эцэст нь ачи нэг зүйл асууя. Хэрэв энэ цуврал үнэхээр хоёрдугаар улиралтай бол